Монгол улсын үндсэн хууль Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнолыг баттган бэхжүүлж, хэмээн эхэлж, мэдгэтэн, сахигтун хэмээх үгээр төгссөн байдаг. Монгол улс бол үндсэн хуульд ёсны 100 гаруй жилийн баялаг түүхтэй юм улс орн. Манай ард түмний хүсэл тэмүүлэл, манай ард улсын тусгаар тогтнолын баталгаа бол ардсан үндсэн хууль. Монгол улсын эрхчлөө, тусгаар тогтнолын бэлэгдэл бол үндсэн хууль. Тэр дундаа 1992 оны ардсан үндсэн хууль бол бидний тусгаар тогтнол аюулгүй байдалтай салшгүй холбоотой юм зүйл байдаг. Энийг үндсэн хуульд ёсны үүднээс ч тэр үндсэн хууль дагаж мөрдөх, үндсэн хуульд захирагдах гэдэг ийм нэрээр бас тодорхойлдог юм аа. Аливаа байгууллага тэр дундаа төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь өөрийнхөө шийдвэр үйл ажиллагаанд үндсэн хуулийг нийцүүлэх тухай биш. Харин үндсэн хуульд шийдвэр үйл ажиллагаа нийцэх тухай зарчим бол Монгол улсын үндсэн хуулийн гол дархлаа байдаг юм аа. 2019 онд та бүхэн санаж байгаа бол нэр бүхий улсын их хурлын гишүүдээс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийг үзэл баримтлалд гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой хариуцлагатай байдлыг хангах гэдэг ийм үзэл баримтлалыг тусгаж 2019 оны Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт холбогдох зүйл заалтуудад хийгцээ. Түүний нэг нь өнөөдрийн бид бүхний бас дурдж яриад байгаа Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгдэх хэсэг. Би та бүхэн нэг зүйлийг сануулхад энэ 43 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу улсын их хурлын нийт гишүүний 4/1 нь санаачлан албан ёсоор саналыг тавьж түүний дагуу ерөнхий сайдыг огцруулах асуудал бол Монгол улсад анх удаа өнгөрсөн 7 хоногт бол эцэслэн шийдвэрлэгдсэн. Урд нь ийм тохиолдол гарч байгаагүй. Яагаад үг гэвэл 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж хилэлцэж түүнд нь мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлж байсан хүмүүс өнөөдөр ч бас амьд сэрүүн байна. Батлсан хуулийнх нь хуудас шарлаж амжаагүй байна. Тийм учраас энэ бол өөрөө Монгол улсын үндсэн хуулийн 19 оны өөрчлөлтөөс хойш мөрдөгдөж байгаа шин дэг журам гэдгийг би бас энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэгээд асуулт байвал хариулахад бэлэн байна. Одоо ерөнхийлөгчийн хамгийн хуулийн 3 хоног дотор хэлцэх хэрэгтэй байдаг. Чи ахаад нөгөө одоо сүүлийн сар орчим энэ засгийн газрын их хурлын хаалт өгч 2 хуваад хэлцэж байгаа. Одоо 20 дээр дахиад хэлцэх хуваад үргэлжлэхээр биш. Тэгэхээр энэ тал дээр ямар байр суурь байна? Би бол Монгол улсын үндсэн хуулийг л танд уншиж өгөхийг хүсэж байна. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Монгол улсын ерөнхийлөгч хууль улсын их хурлын бусад шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Хоригийг улсын их хурл хэрхэн хилцэх бол энэ бол улсын их хурлын бүрийн эрхийн асуудал. Хоригийг ямар нөхцөлд тавьдаг юм бэ гэж. Хоригийг хүчин төгөлдөр болсон хууль бусад шийдвэрт тавих эрхтэй. Үндсэн хуулийн эрхийн асуудлыг би энд ярьж шүү дээ. Энэ бол төрийн байгууллага, төрийн институтуудын харилцааны асуудал. Үнийг бол Монгол улсын үндсэн хууль бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулсан байгаа учраас би одоо эсрэгээр нь танаас юу гэж асуух гэж байна гэвэл үндсэн хуулийн энэ харилцаа харилцааныхаа дагуу зам ёсоор явах ёстой байх. Хэрхэн шийдэх нь бол улсын их хурлын бүрийн эрхийн асуудал. Хориг яах гэж тавьдаг юм бэ гэдэг асуултыг бол бид бүхэн бас бодох хэрэгтэй. Хориг бол цаашид болзошгүй. Би энэ үгийг тодтогч хэлж байна. Магадгүй гарч болзошгүй. Зөрчил холбогдох хор хохирлыг улсын их хурл дахин хилцэж түүнийг шаардлагатай бол залруулах боломжийг олгож идэг. Өөрөөр хэлбэл улсын их хурл өөрийнхөө гаргасан шийдвэрийг дахин хянж үзэх хууль зүйн нөхцөл боломж өөрөө бий болж байгаа гэдгийг би тодтогч хэлье. Сүүлийн хундаа 10 сарын 20-ны өдөр шийдвэр болж байна. Тэгэхээр энэ бол одоо хууль зайлшгүй хамгийн яартай асуудал энэ шийдвэр гаргахаас өмнө тэнцвэрийн дараа мэргэжил барь тавьсан юм болов уу? Энэ хоёр хугацааны холбоос
ямар байсан бол хязгаар гаргасан шийдвэрээ хоёрын шийдвэр. Сая үйлс төгөлдөр дарга мэдээлэлдээ дурдлаа. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад Улсын хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг ёсчилж Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газарт ирүүлсэн гэж сая дурдах шиг боллоо. Өөрөөр хэлэх юм бол энэ маань өнгөрсөн 5 дахь өдрийн 14 цаг гэсэн үг. Хориг хизээ тавьдгийм бэ? Хизээ тавих эрх зүйн үндэслэл бий болдгийм бэ гэдгийг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүчин төгөлтөр болж ёсчлогдсон Улсын хурлын хууль бусад шийдвэрт хориг тавих эрх зүйн үндэслэл бүрддэг. Ажлын 5 хоногийн дотор хориг тавих эрх байдаг. Энэ эрхийн дагуу ажлын анхны өдөр энэ хоригийг бас тавьж байгаа гэдгийг би бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үндсэн хуулийн цэцгийн талаарх мэдээллийг бол би бас хараахан аваагүй байна. Мэдээллийн хэрэгслүүдээр сая дөнгөж сая орохын өмнөх харахад тодорхой мэдээлэл өгсөн байна гэж ойлголттой байна. Өөр мэдээлэл байхгүй байна. Ерөнхийлөгч улсын хурлын ерөнхийлөгч хоёрыг хүлээж аваагүй өгсөн ерөнхийлөгч цаашдаа бас ямар хүний хэсэг талаар Үндсэн хуулийн эрх зүйд ганц л зарчим байдаг. Ирээдүйд гарч болох зүйлийн талаар таамаглан ярих боломж байхгүй. Тэр дундаа төрийн институцуудын хувьд тэгвэл тэгнэ, ингвэл ингэнэ гэдэг зүйл байхгүй шүү дээ. Бид нар өнөөдөр одоо энэ цагтаа асуудалтай хандаж шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм учраас хориг бол улс төрийн биш үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг л бид нар бас тал бүрдээ ойлгох хэрэгтэй. ерөнхийлөгч өнөө улсын хурлын ерөнхий сайдын онцлуулсан чөлөөсөнтэй холбоотой 25-аас тохиолдсон байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсгийн хувьд өмнө нь 3 удаа Монгол улсын их хурлын хууль холбогдох тогтоолд бол хориг тавьсныг та бүхэн мэдж байгаа. Энэ 3 хориг дотор бол энэ асуудал Монгол улсад 19 оны 11-р сарын 14-ний өдөр эцэслэн батлагдаж 2019 оны 11 сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулсан үндсэн хуулийн хувьд бол урд нь хийгдэж байгаа гэдгийг би түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл 43 дугаар зүйлийн нэгдэх хэсгээр Монгол улсад 19 оны 11 сарын 14-ний өдөр тэр дундаа 11 сарын 26-ны өдрөөс хойш анх удаага энэ тохиолдол болж байгаа гэдгийг би бас онцлон дахин та бүхэн сануулахыг хүсэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүн нэг өдөр нэгэн чуулганаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан, огцорж байсан тохиолдол урд өмнө та харсан уу? Үгүй байх гэж бодож байна. Үгүй байх гэж бодож байна. Хууль зүйн хувьд хүчин төгөлтөр гэдэг асуудал энийг де юри гэж нэрлэдэг. Де юри чөлөөлөгдсөн огцорсон байгаа. Монголын ард түмний тэр дундаа Монгол улсын ардсан үндсэн хууль бол бидний тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа. Ардсан үндсэн хууль бол Монгол улсын ив нэгдэл, Монголын ард түмний хүсэл тэмүүлэл. Ардсан үндсэн хууль бол бидний энэ улс орн оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа байх гэж бодож байна. Үндсэн хуулийн асуудал гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал шүү дээ. Би энэ үүднээс 2 дугаарт та бүхэн санаж байгаа бол 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн процесс өөрөө саяхных. Энэ процесс хилэлцсэн протоколууд нь бүрэн хэвлэгдэж амжаагүй байна. Протоколууд нь хэвлэгдэж амжаагүй байна. Энэ юуг харуулж байна гэвэл магадгүй зарим судлаачдын хувьд, зарим хүмүүсийн хувьд, ард иргэдийн маань хувьд үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгд хэсгийг ойрын өдрүүдэд магадгүй олж уншсан байх гэж бодож байна. Энэ өөрөө хэрэгжилжээж л энэ асуудлууд өөрөө гардаг. Тэгхэн ч зөв ёсны юм. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол мөн үндсэн хуулийн үг үсэг цэг таслал бүхэн өөрөө утга учиртай.
Би үзэл баримтлалын хүрээнд бас түрүү асуудлыг дурдсан учраас ингээд хаахыг хүсэж байна. Улсын хурлын тэр түрүү гаргаж гаргасан шийдвэр шүү. Улс төрийн шийдвэр үстэй. Улс төрийн шийдвэр тойрог. Монгол улсын их хурл үндсэн хууль ерөнхийдөө шаард явж байгаа үндсэн хуулийг хангана гэж үнгийн өгөөд хэлээ дээ. Улс төрийн шийдвэрээр хариу тавих хэв үндэслэл бид тодорхойлж асууж байна. Монгол улсын их хурлын шийдвэр улс төрийн бус гэдэг ямар хуулийн зохицуулалт тэр дундаа үндсэн хууль байдгүйгүй юу гэж би танаас асуумаар байна. Байдгүйгүй юу? Байхгүй. Таны хариулж байгаа шиг. Үндэсний хэлбэрийн яг одоогийн байдлаар хэдийн гишүүнтэй ажиллаж байгаа гэж үзвэл яа гэж асууж байгаа юм. Тэцтэй маргаан үүсэнгүүт одоо нөгөө энэ саяны холбоотой урьдчилан тохиолдол зүүн тохиолдолд чинь одоо төлөвлөсөд орчсон юмтай эцсийн шийддэг. Цэцээр маргаа үүснээр төтгөлцдөггүй. Цэцийн шийдвэр гарснаар тэр дундаа үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарснаар тэр цаг мөчөөс төтгөлцдөг. Харин хориг бол бас л адилхан. Хориг бол хууль тавих эрх нь бий. Түүний дагуу хориг тавьснаар харин дараа нь юу үүрнэгийг та бүхэн надаар хэлүүлдэг. Сайн мэдэх баха. Баярлалаа та бүхэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл түрүүн би хариултандаа хэлчихсэндээ. Тийм учраас би энд зогсож байгаа байх гэж бодож байна. Харин тохиолдол ерөнхийлөгчийн бүрийг гэхдээ үндсэн хуулийн цэц их судлалын хуралдаанаараа буюу эцсийн шийдвэр хуралдаанаараа тэр хугацааг нь хараад өгч тэр шийдвэр гаргахыг бүтээх юм. Хоригийг би түрүү хэллээ. Ёсчилж ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хориг тавих эрхтэй байдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэн тэргүүн баримтлах ёстой зүйл бол мэдээч хэрэг үндсэн хууль холбогдох хууль тогтоомж. Энэ дагуу л явж.